эмэгтэйчүүд энэ дасгалыг өглөө оройдоо 2-3 минут хийгээд авах юм бол эмэгтэйчүүдийн эмнэлгийн 90% нь өвд хаалгаа барина гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл одоо эмэгтэйчүүдийн талын өвчин одоо байхгүй болох нэ гэсэн үг. Сайн байцгаана уу? За өнөөдөр би энгийн амархан бөгөөд маш үр дүнтэй дасгалаас та бүхэн танилцуулъя. За энэ дасгал нь болохоор Ниши Кацужо гэдэг хүний гаргасан дасгал. За энэ Ниши Кацужо гэдэг хүн маань бол Нишигийн эрүүл мэндийн арга гэдгээр бол алдартай Япон хүн. Тэгэд 1884-өөс 1959 онд амьдарч байсан. За энэ хүн маань бол 20 гаруй жилийн хугацаанд өрөнд орны 73 мянган ном мөн 362 төрлийн эрүүл мэндийн аргаас судлаад тэгээ эдгээрт үндэслэж өөрийн Нишигийн эрүүл мэндийн арга гэдгийг гаргаад тэгээ бол хэдэн дасгал бол санал болгодог. Тэр танилцуулах дасгал нь болохоор маш энгийн 2 гарын одоо алгаа хавсраад мөн 2 хөлийн улаа нийлүүлээд тэгээд дээш нь явуулаа доош нь буулгалаа ийм дасгал байгаа. Тэгээд солонгост бол энийг бас мэлхий дасгалч гэдэг. За энэ дасгал нь бол эмэгтэйчүүдийн талын асуудал одоо сарын тэмдэг ирэхэд өвдөлтөө ирэх, сарын тэмдэг ирэхгүй саадах, мөн өргүүдэл, миом гэх мэт одоо ийм савны асуудал мөн эрчүүдэд бол бас төрөө булчирхаад сайн гэсэн. Тэгээ би одоо энэ Нишигийн эрүүл мэндийн арга гэдэг энэ номыг солонгосоор уншиж байгаа. Тэр номон дээр бичснээр бол эмэгтэйчүүд энэ дасгалыг өглөө оройдоо 2-3 минут хийгээд авах юм бол эмэгтэйчүүдийн эмнэлгийн 90% нь өвд хаалгаа барина гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл одоо эмэгтэйчүүдийн талын өвчин одоо байхгүй болох нэ гэсэн үг. Тэгээ анх би энэ дасгалыг YouTube дээрээс энэ дасгалыг анх олж харсан. Тэгээд энэ дасгалыг хийсэн хүмүүс өстой сони юм аа, сарын тэмдэг ирэхгүй байсан чи энийг хийгээл маргааш нэршдэг гэх мэтээр сэтгэлээ үлдээсэн байсан. Миний сарын тэмдэг ирэхгүй нэг 50 гаруй хоног болсныг удаа. Тэгээ би бас туршаад үзьгээд 2 өдөр дараалан энэ дасгалыг 100 удаа хийсэн чи шууд сарын тэмдэг 3 дахь өдрөөсөө ихэлсэн. Одоо ер нь арцаг савруу мөн одоо төрөө булчирхааруу цус сайн очтгүй шахагдгүй цусны эргэлт муу байдаг гэж ойлгосон. Тэгээ энэ дасгалыг хийгээд тахаар бол тэр тал руу цусны эргэлт бас сайн болдгоо гэж ойлголоо. За өглөө оройдоо 2-3 минут энэ дасгалыг хийвэл дунджаар 40 удаа хийхэд бол 1 минут болж илээ. Тэгэхээр 3 минут хийн гэвэл 120 удаа энэ дасгалыг хийнэ гэсэн үг. За миний хувьд бол энэ дасгал ингээд гарын алга хавсраад дэше явуулаад доошо буулгаад байхад бол энэ гарын махан тас нөлөөлөхөр юм бэлээ. Түүнээс гадна орой ингээд хийхэд бол амьсгал ингээд нэлээд сайн гүнзгийрээд тэг нойр бас бат бөх болж исэн. Мөн өглөө хийхэд бол заримдаа өтгөн маш сайн гарах гэх мэтэр зөвхөн одоо эмэгтэйчүүд гэхгүйс өөр олон зүйл үр дүнтэй юм уу гэж санагдсан. За энэ дасгалыг тэгээд тогтмол хийж үзээд үр дүн ямар нас сэтгэлээсээ энэ комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд дараагийн удаад гэсэн Ниши гэдэг хүний бас өөр тийм дасгалын аргуудаас бас зааж өгөхөд бэлэн байна. За ингээд дасгалтаа оръё. За дасгалаа эхлэхийн өмнө хүзөө болон нурууныхаа хотгор хэсэгт доор нь альчуур хуйлж эвж өгнө. Дасгал эхлэхийн өмнөх үндсэн байрлал нь 2 хөлийн уул хоорондоо нийлсэн байна. Мөн хөлийн хуруунууд нийлсэн байна. 2 гараа болохоор хавсарна. За ийм байрлалд хөлийн улаа нийлүүлсэн байдалд хөлөө доош нь жиин. 2 гараа хавсарсан байдалд дээшээ толгой өдөөд сунгана. Дараагаар нь буцаад хөлөө улаа нийлүүлсэн байдалд бие рүүгээ татаад мөн 2 гар цээж рүү татна. Анх сурч байгаа учраас тийм хурдан хийхэд хэцүү. Дунджаар 1 минутад 40 удаа хийн. Ингээд явандаа бол арай хурдан хийдэг болно. Гол нь хурдан хийж байгаа ингээд хөлийн уул хуруунуудаа хооронд нь салгаж болохгүй. Хөлийг газраас хүндэрүүлэхгүйгээр хөдлөх гээд саад болохгүй тулд шалан дээр юм уу, хулдаасан дээр юм уу, тийм гулсдаг зүйлэн дээр хийн. Эсвэл шалан дээр хийлэхэд шалан зуураад байх юм хөлийнхөө доор альчуур тавиад бас хийж болно. 1 минут хийгээд амраад дахиад үргэлжлүүлээд 2 минут хийж болно.